иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвд эцгийн ариун галгалан болсон Монгол улсынхаа халдшгүй дархан байдлыг амь биеүл хайрлан батлан хамгаалахаа эх орон төр ард түмэндээ хандгайлан тангарагъя. И ард түмнийхээ үндэсний нэгдэл Монгол цэргийн шилдэг уламжлан эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсрч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол улсын хууль цэргийн дүрмийг чанд захин биелүүлэхээ батлан тангарагъя. Эх орноо батлан хамгаалагч дайчин бий өргөсөн тангарагаас нисвас төрийн хууль ёсны зэрлэл хүлээн биелүүлэхээ батлан тангарагъя. Эх орноо батлан хамгаалагч дайчин бий өргөсөн тангарагаас нисвас төрийн хууль ёсны зэрлэл Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт эцэг их асраа хамгаалагчдаа та бүхэндээ энэ өдрийн гэгээ мэндийг өөдөөд өргөн дэвшүүлье. Өнөөдөр бид 2025-аас 2026 оны хичээлийн жилийн тайланд үйл ажиллагаанд хуран цуглаж, өнгөрсөн нэг жилийнхээ хөдөлмөр амжилт, бүтээл, сургамж туршлагаа хамтдаа дүгнэж байна. Юуны өмнө энэ хичээлийн жилийн туршид сургам хүмүүжүүлэх их үйлсэнд сэтгэл зүрхээ зориулан ажилласан нийт багш, ажилтнаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн үр хүүхдийнхээ төлөө сургуультайгаа нэгт хамтран ажилласан эцэг их асран хамгаалагчид та бүхэндээ талархал илэрхийлье. Хичээлийн жилийн туршид өмнөхөөсөө ахиж сурлага төлөвшил, авьяас чадвараараа сургууль, гэр бүл, хамт олноо баярлуулсан нийт сурагчдаа халуун талархал илэрхийлье. Өнгөрсөн хичээлийн жил бидний хувьд хөдөлмөр бүтээл арвин амжилт ололт дүүрэн жил байлаа. Манай сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, сурагч нэг бүрийн хөгжил төлөвшөлтөд анхаарах, багшийн мэрэгжлийн хөгжлийг дэмжих, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Сурагчдын сурлагын амжилт ахиц, олимпиад, уралдаан тэмцээн, урлаг спортын олон арга хэмжээнд амжилттай оролцож, сургууль хамт олонныхоо нэрийг өндөрт өргөсөн сайхан үр дүн гарсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Мөн энэ жил бид зөвхөн мэдлэг олгохоос гадна хүүхэд бүрийг зөв хүн болгон төлөвшүүлэх, ёс зүйн, харилцаа хандлага, хариуцлага, бусдыг хүндэтгэх эх оронч үзэл, бие даах чадвар, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллаа. Учир нь боловсролын жинхэнэ үнцэн нь зөвхөн дүн оноонд бус, харин хүн болж төлөвшөж буй тэр үйл явцад оршдог гэж бид үздэг. Мэдээж өнгөрсөн хугацаанд бидэнд амжилт байсан шигэ сургамжиж бас үлдлээ. Цаашид сургалтын чанарыг улам ахиулах, хүүхэд бүрийг ялгаатай хэрэгцээ онцлогт нийцсэн дэмжлэг үзүүлж, багшийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, эцэг их сургууль, сурагчийн хамтын ажиллагааг илүү нэгтруулан, зорилтыг бид өмнөө тавин ажиллаж байна. Бид хүрсэн амжилтаа зогсохгүй, илүү сайн сургууль, илүү зөв орчин, илүү чанартай боловсролын төлөө хамтдаа урагшлах болгоно. Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эцэг их асран хамгаалагчдаа сургуулийн амжилт бол ганц хүний хөдөлмөр биш, харин хамтын хүч, итгэлцэл, хичээл зүтгэлийн үр дүн байдаг. Тиймээс өнөөдрийн тайланд үйл ажиллагаа бол зөвхөн ажиллаад өгнөж буй хэрэг бус, харин бидний хамтын үнэт зүйл, зорилго, ирээдүйн хөгжлийн чиглэлийг баттгаж буй чухал үйл явдал юм аа. Нийт багш, ажилтан, сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Ирэх хичээлийн жил бид илүү өндөр амжилт, илүү үр дүнтэй хамтын ажиллагаа, илүү гэгээлэг ирээдүйг хамтдаа бүтээн гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөр, сурлага боловсролын өндөр амжилтыг хүсье өрөөе. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. «32 ТV» пэйж хуудас нь 2025 оны 9 сард үүсгэн байгуулагдсан жилийн турш нэвтрүүлэг бэлтгэх 32 ТV пэйж хуудас болон нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн пэйж хуудасаараа дамжуулан олон нийтэд хүргэж ажилласан. Хүүхэд хөгжлийн чиглэлээр 32 контент, хүүхэд хамгааллын чиглэлээр 20 контент, сургууль дээр зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар 16 контент,
сургуулийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сурчилсан нэвтрүүлэг 32-ыг хийж бүтээжээ. Мөн хүүхэд хөгжүүлэх контентуудыг хийж ажилласан билээ. Нийслэлийн 32 дугаар сургуулийн биеийн тамирын багш, хөл бөмбөгийн спортын мастер, отхон бултын удирдсан хөл бөмбөгийн клубын тамирчид Вьетнам улсын Ханай хотод болсон Аз ТV-ийн хөл бөмбөгийн клубүүдийн тэмцээнд амжилттай оролцсон эх орондоо ирлээ. Энэ удаа зөвхөн манай сургуулийн баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ гадаад улсыг зорьсон анхны түүхэн үйл явдал юм. Багт 4-8 дугаар ангийн 16 сурагч багтсан буян заяа ахлагчтай баг тамирчид хүрэлцэн явж ирлээ. Багт 8-ын Ж ангийн Тэмүүгэ, Дөлгөө мөрөн, 8-ын В ангийн сурагч Үлэмж Бадрах Сэцэн, 8-ын А ангийн сурагч Батбаяр, 7-н Ё ангийн сурагч Анар Тайван, Чингүү, 7-н Б ангийн сурагч Инх Мандай, 7-н Г ангийн сурагч Инхлэн, 6-н Е ангийн сурагч Эрхэс, 6-н Б ангийн сурагч Ивэл, Инх Учрал, 5-ын Б ангийн сурагч Инх Хүслэн, 4-ийн Б ангийн сурагч Төгс Эрдэнэ, 5-ын Б ангийн сурагч Инх Төвшин болон удирдсан багш Отхон булт нартай Халуун Баяр хүргэж сурдаг спортын өндөр амжилт хүсэн өрөөе. За ингээд тэмцээн үрдлээ хэдүүлээ эрүүл мэндэ бодож гэмтэл авахгүй өвчин тусахгүй сайн оролцохыг хүсье. За өргөе. За сайн байцгаана. 32 дугаар сургуулийн хөл бөмбөгийн баг тамирчид Вьетнам орны клубүүдэд аврагшил сургах 9-өөс 13 насны тэмцээнд очиход бэлэн боллоо. Манай баг тамирчид очиж та бүхэнтэй хүч зорилцоод бэлэн болсон. Амжилт хүсье та бүхэнд. Сайн байна уу? 32 дугаар сургуулийн сэтгэл зүйн клуб дээр ирээд байна. Сайн байна уу? Сайн байна уу? За та өөрийгөө танилцуулаад клубийн хатлага дэлгэрэнгүй бэлэг өргөнө. За намайг Шармаар ойдаг 2025 онд их сургуулиудаа төгсөж жолоорын сургууль 2 сарын хугацаанд сэтгэл зүйч ажил хийж байгаа. Тэгээ манай клубын үйл ажиллагааны онцлог гэх юм бол мэдлэгээс илүү мэдрэмжийг чухалчилдаг. Хүүхдүүдэд мэдлэг олгох гэхээс илүү одоо мэдлэгээ тэгтээ тэргүүийн зүрх хичээлүүдээр бол мэдлэгийг авчиж байгаа. Одоо 21-р зуунд ирэн үед одоо мэдрэмж чухал болсон учраас бид аль болох хүүхдүүдэд мэдрэмжтэй байх талаас нь авч одоо тэр талаас нь ажилладаг гэх юм уу. Бас нөгөө талаас нь манайх шүүмжлэхүүгээр сонсдог. Ер нь бол манай клуб одоо анх орж ирэх хүүхдүүд жоохон хүлээж чадахгүй байсан хүүхдүүд гэхээр одоо болохоор аль болох хүлээцтэй төвшөртэй сонсож сурж байгаа. Бас нөгөө талаас нь гэр бүлд нь эсвэл өөр одоо ангид нь болж байгаа үйл явдлыг одоо бид шүүмжгүй нэгээ сонсож одоо нууцаа сайн хадгалах тэр талаас нь илүү хөгжүүлж байгаа. Бас манай хүүхдүүдийн ерөнхийдөө онцлог гэх юм бол манай сэтгэл зүйн клубын онцлог гэх юм бол хүүхдүүдийн зүрийн шалгуур тавьж бол хүүхдүүдээ клубтаа эсүүлж авдаггүй. Зүгээр одоо бид нар одоо сэтгэл зүйн клубт элсмээр ингэж орж ирсэн хүүхд болгоомоо ерөнхийдөө бол сэтгэл зүйч клубт элсүүлж авдаг байгаа. За тэгэхээр насны ангил бол хамаагүй юм шүү дээ тийм ээ. Насны ангил гэх юм бол сургуулийн зүгээс 9-өөс 11 дугаар ангийн сурагчид гэсэн тийм сургуулийн зүгээс тавьж өгсөн юм насны ангилтай байгаа. За клубын тэргүүн үтнэ. За тэргүүн маань өөрийгөө танилцуулаад клубийнхаа талаар сонирхолтой
мэдээллээ устдаа болцгоо. Намайг Цэрэн Сувд гэдэг 11 ангийн сурагч одоогоор клубын ахлагч хийж байгаа. Тэнгүүдээ манай клуб нь болохоор ерөнхийдөө сургуультай болон клуб дотроо гэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд клуб дотроо болохоор ер нь клубынхан хүүхдүүд хамт олонтойгоо аль болох цагийг хөгжилтөнд өнгөрөөгөл тэгээд ер нь бол агүй нэрмэлтэй байдаг. Тэнгүүдээ сургуультай болохоор сургууль руугаа хандсан одоо бусдад ямар мэдээлэл хүрэх үү, юун дээр анхаарч ажиллах уу гэдэг талаас нь ингээд мэдээлэл өгч илүү дэлгэрэнгүй өдөрлөг зохиолдог байгаа. За та сургуулийн талаар товч танилцуулах өргөнө үү? Өнөөдрийн чи ганцаараа биш өдөрлөг маань болохоор дээрлэхүүлсэн хүүхдүүдэд одоо ингээд чи ганцаараа биш шүү. Чи ингээд дээрлэхүүлсэн чи яах ч шүү гэдэг нь одоо ингээд тийм хэлэх юм зөвлөмж байгаа. Дээрээс нь дээрлэхэлд юунаас үүсдэг? Мөн дээрлэхэлтийг хэрхэн бий болгодог талаар ингээд товч танилцуулга явуулсан байгаа. Тэнгүүтээ манай танилцуулгын хажуугаар нь жижигхэн хөтөлбөрүүд оруулж өгсөн. Тэгээд гэтээ энд ингээд оролцож ирээ суусан хүүхдүүд маань ерөөсөө дээрлэхүүлсэн бүгдээрээ дээрлэхүүлсэн гэсэн утгатай биш, зүгээр чөлөөтэй хүүхдүүд нь орж ирээд ингээд суугаад ийм өдөрлөг зохиосон байгаа. За чамд энэ сургалтнаас юуг ойлгож, юуг ухаарсан сургалт болж өнгөрөө тэр тухаараа ярилцлага өгөхгүй. Яг энэ сургалтаар ямар ч шалтгаанаар байсан хин нэг гомдох шаардлагагүй байна. Зүгээр л ингээд тайван сайхан ингээд амьдраа болд юм байна гэдгийг ойлгосон. За баярлалаа. Энэ өртөө нь яг ямар зүйл хийдэг, яадаг өртөө юм бол энэ нь болохоор хөзрөөр ингээд ирээд өгөө одоогоо тэгээ бас хайрын амьдралаа мэдэж болдог тийм өртөө байгаа. Сайн байна уу? Манай клуб нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүмүүнлэгийн үзэлд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Бид сурагчдад анхан тусламж, гамшигаас хамгаалах мэдлэг олгож, эр үйл, зөв дадлыг хэвшүүлэхийг зорьдог. Мөн сайн дурын үйл ажиллагаанууд зохион байгуулж, ахмад настан болон тусламж хэрэгтэй хүмүүст дэмжлэг үзүүлдэг. Үүний зэрэгцээ сурагчдын багаар ажиллах чадвар, манлайллыг хөгжүүлж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж байна. Та бүхэнд баярлалаа. Дизайн технологийн хичээлний эрэгтэй хүүхдүүдэд анги хамт олноороо төсөөлөх хэрэгжүүлэх багийн дотор өөрөг хүлээх туршлага өгдөг. Үүний үр дүнд эрэгтэй хүүхдүүд багаар ажиллах, харилцааны ур чадвар сайжирдаг байна. Мөн техник технологийн эрүүн үе тохируулан гар доорх материалыг ашиглаж, машины сүүлийн үеийн загваруудыг өөрсдөө бүтээж, олон тэмцээн оролдоонд оролцож өөрийгөө хөгжүүлж байна. Технологи хичээл дээр нэг тийм иймэрхүү шинэ техник загвар иймэрхүү машинууд хийдэг. Тэгээд нэг хэрэг медальтаар орж ирдэ. Нэг гарын ив дүүтэй болно. Тэгээд туршлагатай болоод дараа нэмэхт. Гуйл гээд нэмгэн листер хийсэн. Тэгээд энэний болохоор баруун зүүн гэрэл тохио уртлын холын гэрэл, хойдлын ухрах гэрэл хэсдэг. Уртлын капот онгойн, хоёр хаалга онгойн, багажнаас онгойдог. Одоо манайхны нэшлэр бол зарцаа ногоон. За энэ бол ААМ2 гэдэг онгоц Антонов гэж хүний зохион бүтээсэн. Оросын зохион бүтээгчийн хийсэн бүтээсний онгоцоо. За энэ онгоцыг бол ингээ хүүхдүүд одоо зургнаас нь эсвэл хийдэг. Тэгээ зураг ямар хэмжээтэй хийх зураг хийж гаргаад тэгээ зураг гаргасныхаа дараа энэ онгоцныхаа хийх материал юмнуудаа авна, судлана. Тэгээ материал юмнуудаа судалж авсныхаа дараа энэ хүүхдүүд зургийн дагуу хийх энэ үйл ажиллагаанд бол багшийн дэмжлэг хэрэгтэй.
багш энийг яаж хийх вэ? Хийх аргыг зааж өгнө. Тэгээд энэ зүйлүүдийг хийгээд бүх деталь юм өөрөөр хийнэ. Сайн бацгаана уу? Өсрөөс сэргийгч бүлгмээс. Мэдчилж байна. Үе, бүлгмээ танилцуулах юм уу? Тийм шүү дээ. Одоо бид бүхэн та нартай бүлгмээ танилцуулъя. Өсвөрийн сэргийлэгч бүлгэн бол сурагчдын аюулгүй байдлын ойлголтыг төлөвшүүлэх, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилготой нөлөөллийн клуб юм. Бид сурагчдынхаа дуу хоолой болон аюулгүй орчинд байдлахад анхаарч ажилладаг. Бид бүхэн баг дунд ахлах хэмжээ бүхэл нийслэл сурагчдаа хор туршил болон зам тээвэр аслаас урьдчилан сэргийлэх сургал явуулдаг байгаа. Бид 5 гаруй болон өглөө сургуулийн үүдэн нөхцөлтэй сургацч хүүхдэдтэй нөлөөлөх хэсэг байдаг. Сайхан амарсан уу? Өглөөний Сайн сэмэр хүлээнэ. Бид мөн сургуулийн орчмын GS болон CEO хүнсний дэлгүүрүүд зэрэг аж ахуй нэгжүүдэд суралцагч нарт маань согтууруулах хэрэгсэл болон согтууруулах ундааг зархайг хориглосон баримт бичгийг сануулan өгдөг байгаа. Өсвөрийн сэргийлэгч бүлгмийн гишүүд бид Суралцагчдаа ариус оруул үнэн чудраг Боловсролтой нийгэмдээ хэрэгтэй хүн болоход тусалж дэмжихэд бэлэн байна. Танд эхлүүлэх чадал байгаа олдоосах зориг байгаа шүү. Бидэнтэй нэгээрээ. За хэдүүлэн хийсэн үйл ажиллагаанууд бүгдээрээ амжилттай яваа. Ялангуяа энэ багш нар бүгдээрээ амт айтай байгаа. Хэдүүлэн дараагийн хийх үйл ажиллагаа болохоор гадаа зогсох. Яагаад гадаа зогсож байгаа вэ гэхээр сураа байтууд олон болж байгаа шүү дээ. Тэрийг нэг зогсох хэрэгтэй байгаа. Тэгээд тэрнийг манай хөвгүүд илүү төлөв ажилламаар нь яагаад гэвэл хөвгүүдийн илүү ор болохоор та нэг гадаа юм маргааштай тэгэхээр зогсох хэрэгтэй болчихсон. Тэгээд хэдүүлээ болохоор бага аюул сургуульд орох хэрэгтэй аюулгүй гэж байна. Тэр сургуультаа орохгүй бол хүүхдүүдийн аюулгүй нэлээд төрчилдөд байгаа. Тиймээс хэдүүлээ сургуультаа орох маргааштай эхлэх хэрэгтэй байгаа юм. За тэгээд дуусаагүй нөгөө хэдүүлээ үлцэн гişүүд байгаа шүү дээ. Үлцэн гişүүдээрээ гадаа нөөцөнд нөлөөд аюулгүй явсан хангадаг хүүхдүүд байдаг шүү дээ. Яг тэр шиг нэг хүүхдүүдээ үлцэн гişүүдээрээ зогсоогоод энэ үйл ажиллагаа энэ жилдээ энэ гурван үйл ажиллагаа дуусгая гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ ярилцж байгаа бүх юмудаа тэгтээ яваад энэ жилээ дуусгацгаая. За тэгээд манай өсрийн сэргийлэгч бүлгийн энэ жилээ амжилттай бүх ажил хийлгээд давтаасан чинь бүгдийн дахиад нэг амжилт хүсье. За хэдүүлээ үйл ажиллагаанд гарцгаая. She moves like a map with no borders, a whisper caught in the wind. I see her boots at the corner cafe with a notebook and a grin. She's chasing skies I've never named while I stay in my lane. But something in the way she moves keeps pulling at my chain. Oh, traveler, you carry the sun in your stride, leaving behind what I hold inside. If I don't ask your name today, I may never get the chance to walk beside your wandering dance. She hums a Яагч даалгаар өгөөрэй.
цагаа дараарай. За энэ вирус гаргалаа. King E5. King E5. Queen A8. Queen A8. Rook A1. Rook A1. Rook A1. Rook A1. King E7. За болсон. За зүг байна. За арил хагнуулъя. Сайн байна уу? Нийгмийн ажилтан болж юм байна. Би сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн чиглүүлэгч багшаар ажилладаг. Сурагчдын өөрөө удирдах зөвлөл гэдэг нь сургуулийн нийт сурагчдын төлөөлөл болсон дунд ахлах ангийн маллайлагч сурагчдаар бүрдсэн сурагчдын хамтын өөрөө удирдах байгууллага юм. За сурагчдын өөрөө удирдах зөвлөл нь гишүүдээ сонгож авахдаа нийгмийн идэх оролцоо, ангийн сурагчдын дунд сурлага хүмүүжлэрээ манлайлагч сурагчдыг сонгож авдаг. За энэ хичээлийн жилд манай сурагчдын зөвлөл нь нийт 20 сурагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. За сурагчдын зөвлөлийн тогтмол үйл ажиллагаа явуулдаг үйл ажиллагаа нь гэвэл сурагчдыг сургуулийн орчинд дэд журмыг сахиулах зорилгоор 100 оны аяныг тогтмол зохион байгуулж ангиудын дунд дөрвөн туцасны үзлэгийг тогтмол хийж хэвшсэн. За одоогийн байдлаар хаанвал дүүргийн сурагчдын зөвлөлөөс зохион байгуулж буй хунцар савыг дахин боловсруулах аяныг ангиудын дунд зохион байгуулж байна. Тэгээд мөн 2025 оны хаанвал дүүргийн шилдэг сурагчдын зөвлөлөөр шалгарсан байгаа. За ингээд бидний үйл ажиллагааг ингээд дэмждэг эцэг болон сургуулийнхаа захиргаанд баярлалаа. За ингээд сургуулийнхаа нийт сурагчдад утгагүй болох улсын шалгалтанд нь бүгдэнд нь сурагчдын зөвлөлийн зүгээс амжилт хүсье. Гэр хэн бүтээлцдэг вэ? Тэгвэл өнөөдөр 32 дугаар сургуульд сурагчдад хэн туслаж байгаа вэ? Big Boss. Бидний зорилго бол сургуулийн орчин хүчтэй
Сургуулиас гадуурх үйл ажиллагаанд сурагчдын дуу хоолой бүрдэх. Сурлаг хүмүүжил авьяас найз хөвлөлөөр бид танд туслана. Сурагчдын амжилт, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх санаачлагаа гаргах. Илдэг харилцаа сахилга ба цэвэр орчин зэрэгт сурагчдын манлайлалыг бий болгох. Сургуулийн соёлыг төлөвшүүлж, хамт олонны харилцааг сайжруулах. Би бол Сөвөзөг эрхлэгч. Манай Сөвөзөн олон нийтэд харилцах алба, нийгэм мэрэгцэн алба, соёл хөгжлийн албаас бүрддэг. Бид та бүхнийг сурагчдын өрөөдөр тусуулж урьж байна. Санаа зовж байна уу? Тэгвэл манай клуб яг танд хэрэгтэй юм байна. Гэхдээ та арай манай клубыг ингэж боддог юм биш үү? Гэрийн клуб бол маш зөв яагаад гэвэл хичээлийн илүү сайн багтааж суурьдаг. Ер нь бол гэрийн клуб нь буруу та. Яагаад гэвэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маш олон цагаар хичээж ачаалттай байдаг. Ачаалтаар илүү сайн сурдаг. Мэтгэлцэн бол хэрүүл бус хариу үзэл бодлоо баримттай хамгаалж бусдыг хүндэтгэл сонсох оюуны өрсөлдөөн юм. Илүү их мэдхийг хүсвэл бичлэгээ туслан үзээрэй. Учир нь манай клуб дэснээр ярих ур чадвар өндөртэй, өөрийгөө зөв зөвхөстөгөөр илтгэж чаддаг. Мөн дээрэс нь өөртөө итгэлтэй, хамт олноор ажиллах чадвартай зөвхөн болж төлөвшөх болно. GCI грант байгууллагын зүгээс өнөөдөр та бүхэндээ яг энэ номын мангас хөтөлбөрийн хүрээнд багш нар хүрэлцэж ирсэн байна. За намайг Баттулгын Баасан Дорж гэдэг Монголын оюухны академи оюут голтын ахлах багш дасгалжуулагчаар ажилладаг. За нэгэсэндээ 15 гаруй жил оюуны спортын тамирчдыг олон улсад бэлдсэн шигшээ огийн дасгалжуулагч хүн байгаа. За хурдан уншлагын дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин тийм хүн байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэндээ ер нь унших ер нь ямар хөө юм бэ? Яагаад унших ёстой юм бэ? Тэгвэл өнөөдрийн бидний унших хурд ер нь хэдтэй байгаа юм бэ? Гэдэг талаараа хэдүүлээ ярилцаад. За хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Хамгийн сүүлд ер нь хизээ ном уншсан бэ? Дөнгөж сая орж ирээд ямар тац нэг 2 3 нүүр уншчлаа гэдэг. За ер нь яагаад ном унших ёстой юм бол? Тарих задарна. Тийм. Тарих задарна шүү дээ, тийм. Нэг хамтрагч олоорой. Хоорондоо ярилцах хүмүүсүүдээ олоорой гэсэн. Хажууд хүүхдүүдтэйгээ. За ялангуяа таньдаг хүүхдүүд хоорондоо ярилцахгүй шүү. Танихгүй шинэ хүнтэй танилцах хэрэгтэй байгаа шүү. За. Сүүлдээ өөр амьдрал ярьсан явж байна уу юм тий? За яста бид тгээ явж исэн чинь тгээд ихцэн явж байна уу тий? За ямар ч тач ярилцсан гэдэг чинь өөрөө хамгийн гоё байдаг. Тэгээд та хэд маань 3 минут ямар ч зогсохгүйгээр ярьсанд нь багш нь баяртай. Ингээ. Одоо хэдүүлээ саяны хамтрагч чинь ямар номын тухай ярьж өгсөн бэ? Надад нэг ийм ном ярьж өглөө. Тэр нь тийм ном байсан гэдэг талаасаа багштаа улам бусдаа нэг ийм номны тухай ярьлаа гэдэг талаасаа хуваалцах хүн байвал гараа өргөж шууд. За би тгээ явж ирсэн. Одоо манай эсэхнос. Өнөөдрийн сургуулийг сонирхолтой гоё да. Ном уншдаггүй хүнийг ингээд судалгаагаар хэлэнгүүт ингээд ном уншдаг хүний ингээд үгийн баялаг нь илүү олон байдаг. Өнөөдрийн сургалтаас чөлөө цагаараа ингээд ном уншаад тэгээд ном унших ямар ингээд гоё үр дагавартай ашигтай гэдгийг ингээд ойлгож авсан. Тэгээд ерөн шин ингээд гоё номууд ингээд унших талаар ингээд нэлээд бодсон. Тэгээд
сургалтанд ирсэн хамгийн бага ангийн хүүхднээс. За тэгээ өнөөдөр ер нь бол би энэ том ангийн ах эгч нартайгаа ер нь бол амар их танилцаад гоё юм найрамдалтай байсан. За тэгээд өнөөдөр энэ сайхан ингээд сургалтын зохион байгуулж өгсөн GSA ах нартаа баярлалаа. GSA гарант байгууллагын хамт олондоо талархаж байна. Ер нь хүүхдүүд утасны хэрэглээнд утсанд донцсноос болж унших ойлгох чадвар нь багассан. Цаасан намтай нөхөрлөж унших ойлгох чадвар нь бол хөгждөг. Тийм учраас маш хурдан уншиж ойлгох чадвараа нэмэгдүүлж цаасан намыг уншиж явах ёстой. За яж тэдэж байна. Багш одоо ингэ явах лээ. За одоо энэс дараагийн гогц зураг илээ. Тэгээд зүүгээрээ дээд ч явлаа энэ хоёроо ингээд нэгтгэчихсэн. Тэгэхээр сонирхолтой юм тийм. За та бүхэндээ 32 дугаар сургуулийн дэгээ зүүнний дугуулингийн багш нэг цолтой танилцуулъя. Сайн байна уу шаа? Сайн байна уу? За сургалтын бүтээлийг харлаа. Ямар гой бүтээл вэ? Энэ бүтээлүүдээ яг хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ? Танаас сургалтын амжилт юу вэ? Таны сайхан тайлбарлаач. За манай сурагчдын одоо хугацаа гэвэл одоо жишээ нь цамцыг бол яг хоббигоороо хүүхдүүд бол хийж байгаа. Өөрсдийн чөлөөт цагаа зориулаад зарцуулаад гэсэн. Тэгээд нэг ном уншиж явахдаа юм сонсож явахдаа зураг хийж явахдаа ч юм уу хэмжлэн хийждэг. Тэгэхээр энийг бол нийтдээ бараг 7 өдрийн хугацаанд бараг болчихсон бүтээл гэсэн. За амжилт гэвэл хүүхдүүд маань одоо эхнээсээ захиалга аваад цаашаа зарим хүүхдүүдэд зарж борлуулах хэмжээний тийм одоо бүтээлүүд бол хийгээд явж байна гэсэн үг. Энэ их өөр харагдаад өгнөөс хойш энийг маань ямар сурагч хийсэн бол? За энийг маань 70 ангийн сурагч одон жим маань хийсэн байгаа. Одоо энэ дээрээ чих ингээд малгай ингээд гар хийх жоохон ажлууд тутуулах. За багш дугууланд маань шинээр элсэх боломжтой ямар боломж байдаг вэ? Би бол дэгээ зүүнний яг хөтөлбөрийн дагуу 7 дугаар ангийнхан, 8 дугаар ангийнхны дунд бол ер нь хүүхдүүдэд авчдаг. Тэгээд альч 7-8-ын альч хүүхдүүд оролцох боломжтой, хамрагдах боломжтой гэсэн. Эрэгтэй хүүхдүүд оролцох, хамрагдах боломжтой байдаг. Тэгээд яг хоббигоо дагаал хин дуртай нь ерөнхийдөө. Эрэгтэй юм хэлээ хамаарал гэсэн үг шиг тийм ээ. Над дээр ирэл бүртгүүлэхэд тэгээд би бол авчна гэсэн. Дизайн технологийн бошин их цолтой болон сурагчтай танилцлаа. Сурагчдын бүтээлийг үзэж сонирхлоо. Баштаа баярлалаа. За баярлалаа. Цаашдаа амжилт хүсье. Сурагчтай амжилт хүсье. За миний хүүхдүүд байж. Сайн байна уу? За сайн байна уу? За танай дугуулын хизээс хичээлж эхэлж байгаа вэ? За манай дугуулан 2023 оноос эхэлж хичээлж байгаа. Нийтдээ 18 хүүхдтэйгэр одоо дугуулангаа бол ажиллуулж явуулж байгаа. Дугуулны маань гаргасан амжилтууд ямар амжилтууд байгаа вэ? Сурагчид маань хэдэн сурагч дугуулан маань хамрагддаг вэ? За гаргасан амжилтууд гэмэл хүүхдүүд өөрөө хувьдаа одоо ганцхан уртын дуу гэхгүйгээр өөрийн одоо дуулах өнцөг өөрийн дуулалтын сонголтоос болоод тий одоо жишээлх юм бол дан уртын дуугаар тэмцээнд оролцохгүйгээр өөр бас pop эстрад ардын дуу дуулах юм сонирхолтой хүүхдүүд бас байгаа. Тэгээ өөрөөсөө бас тусдаа бас гаргасан амжилтууд зөндөө байгаа. За энэ жилийн хувьд гэх юм бол хараацай 2026 гээд хаанвал дүүрээс зохион байгуулагддаг юм тэмцээнд манай номин далайн маань одоо оролцож 2 дугаар байрыг эзэлсэн ийм амжилттай сүүлийн амжилтан дээр ингээд явж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн миний хүүхдүүдээс олон сайхан амжилтуудыг гаргах байхаа гэж найдаж байна. Энэ сайхан өв соёлыг одоо түгээн дэлгэрүүлээд энэ сайхан өв соёлоороо өөрсдөө ингэж суралцаж боловсрох гэж одоо энэ дугууланд явж байгаа хүүхдүүдээрээ маш их бахархдаг тийм. За яриа өгсөн Уган багт багштаа маш их баярлалаа. Цаашдын урлынхан өндөр амжилт хүсье. Баярлалаа. Hey
Багшаатаа манад 32 радионыхоо талаар мэдээлэл өгдөг үү? Болгүй яхав. За юуны өмнө бид хэдийн нэг өдрийн ажлын онцлог байдал манай радиогийн үйл ажиллагаатай танилцж одоо олон нийтэд таниулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Мөн одоо өнгөрсөн 7 хоногт Монголын радиотой холбогдоод хүүхдүүдээ ингээд хөтөч нөгөө мэдээ дамжуулагч нартай уулзуулах ингээд цаг аавн тохирсон байгаа. За манай радиогийн үйл ажиллагаатай танилцж болно. За тэгвэл одоо орж танилцсан тий. Баярлалаа. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 32 радио ярьж байна. За, Хөвсгөл аймгийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэсэн хоёр хөтлөгчдөө баярлалаа. Өнөөдөр 5 гариг талархлын өдөр тийм ээ. Талархлын өдөрт маань одоо зориулаад нэг сурагч захидал илгээсэн байна зэлмүнэ. Сонсогчдод танилцуулах уу? За, тэгвэл талархлын захидал сайн байна уу? Ил Тоя цэцэг багшаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ачид сайн багш минь ариун сайхан сэтгэлтэй ажил төрөл нь бүтэмжтэй байж амар амгалан бэлэгдэе. Таны минь инээн сахилал танхил сайхан зүстэй танхим бүрийг гэрэлтүүлж тэмүүлэх замыг минь гэрэлтүүлсэн. Бүхнээс үнэтэй багш минь тандаа би үнийг зохиосон. Та үргэлж баяртай байж инээн сахилж яваарай. Шавны нэнгтээ сайн яваа. Таныг баярлсан гэдэгт итгэлтэй байна. Шавн тандаа маш их хайртай шүү. Бас маш их баярлалаа. Таны үнэн чив би хасмарл. Та бүхэн өдрийг эрч хүчтэй сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяртай. Баяртай сонсогчдоо. Шударгасны клуб дээр хүрэлцээрэй. Сайн байна уу? Сайн байна уу? За та өөрийгөө танилцуулаад клубийнхаа талаар мэдээлэл өгнө үү? За намайг Саруул гэдэг. Би 32 дугаар сургуулийн түүх нийгэм судлалын багш. За харах зэрэгтэй. За манай энэ Justice шударгасны клуб маань 2022 онд авилгатай тэмцэх газрын соён дээгүүрүүлэх хилцээс одоо энэ сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шударгасны тухай ойлголт өгөх, сурагчдыг багаас нь одоо бусдыг ялгарлахгүй тэгш байх, хүний эрхийг дээдлэх гэсэн үнэн үзэл зарчмыг одоо багаас нь олгох зорилгоор дээрээс нь яг үе тэнгийн хүүхдүүдтэй нөлөөлөх сургуулийн орчинд бие биедээ нөлөөлөх арга хэмжээг зохион байгуулах чиг шугамарах байгуулагдчихсан. За манай клуб нь одоо энэ 2025-26 оны хичээлийн жил 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхийдөө одоо авилгатай тэмцэх газрын соён дээгүүрүүлэх хилцээс гаргасан захирамжийн дагуу болон өөрсдөө одоо улирал тутамдаа төлөвлөгөөгөө гаргаж ингэж нөлөөллийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг байгаа. Сайн байцгаана уу? 32 дугаар сургуулийн Сагсан бөмбөгийн багш тасгалжуулагч спортын мастер Давшин цогцтойгоо уулзаад байна. Сайн байна уу багшаа? Сайн байна уу? Сайхан урдж гин үү? За баярлалаа. Сагсан бөмбөгийн дугуйлан маань хизэнээс анх хичээлсэн бэ? Та дугуйлангийнхаа талаар тодорхой мэдээллийг сурагчид маань өргөнө үү? За Сагсан бөмбөгийн дугуйлан маань 2007 оноос хойш эхэлсэн. За үндсэндээ 20 жил ажиллаж байна. 32 дугаар сургууль дээр Сагсан бөмбөгийн дугуйлан 4-өөс 12 дугаар ангийн сурагчдын дунд 3 насны ангиллаар хичээлүүлж байна. За манай сурагчдын одоо сурагчдаас спортын мастер 1, 1-р зэрэгтэй 40 гаруй тамирчин, 2-3 дугаар зэрэгтэй 60 сурагчид төгсөн гарсан байна. Энэ 2025-26 оны хичээлийн жилд Улаанбаатар кап анхны тэмцээнд манай сургуулийн ахлагын сурагчид амжилттай оролцож дивизионы дийдээр орсон байгаа. За манай ахлах насны охидын багийн ахлагч энэ хулан дүүргийн шилдэг холбогчоор шалгарсан амжилт үзүүлээд байна. За башаа Сагсан бөмбөгийн спортоор хичээлэх давуу тал нь юу байдаг вэ? За Сагсан бөмбөөр хичээлснээр сурагчдын бие дах чадвар, багаар ажиллах чадвар, за өсөлт хөгжилт, бие болдрын хөгжилт чухал үүрэгтэй. Хожигдох нь одоо сурагчдаас олон чадварыг одоо шаарддаг спортын багийн спорт байгаа. За башаа танаа дугуйланд секцэнд хичээлэхийн тулд насны ангил байгаа юу? Хэдийгээр ингээс эхэлж болох вэ? За манай секцэнд бол 4-р ангиас 6-р ангийн сурагчид бага насны ангилалд,
7-оос 9 дугаар анги дунд насны ангилал, 10-аас 12 дугаар ангийн сурагчид бол ахлах насны ангилалд хамрагдан суралцах боломжтой байна. За цаашаа төлөвлөд байгаа ажил байгаа юу? За цааш төлөвлөд байгаа ажил бол одоо энэ жилийн Улаанбаатар кап тэмцээний шилдэг 16-нд 2 эрэгтэй эмэгтэй 2 багийн шалгарсан. За ирэх намраас сургуулийнхаа аваргыг эртгэн шиг явуулаад хүүхдээ сонгон шалгаруулж авах ийм л төлөвлөгөөтэй ажиллаж байна да. За спортын мастер Дашбанцог агштайгаа ярилцлаа. Яриа өгсөнд баярлалаа агш. Цаашдын ажлыг амжилт хүсье. За баярлалаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн биеийн тамирын багш тэргүүлэх зэрэгтэй сагсан бөмбөгийн спортын мастер Дашбанцог багшийн сагсан бөмбөгийн секцийн 2025-аас 2026 оны хичээлийн жилийн тайлан сүүлийн 20 жилийн хугацаанд сагсан бөмбөгийн секцийг тасралтгүй удирдан зохион байгуулж байна. Секцэнд сурагчийн бие бэлдэр, авиас чадварыг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн билээ. 2025-аас 2026 оны хичээлийн жилд секцийн үйл ажиллагаа тогтмол явагдаж дараах амжилтуудыг гаргалаа. Ахлах насны эмэгтэй багийг хулан ахлагч оролцож Улаанбаатар кап тэмцээний дивизионы явуулга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон дид байр эзэлж мөнгөн медаль хүртсэн билээ. Мөн 12-ийн А ангийн сурагч хулан нь тухайн тэмцээнд шилдэг холбон тоглогчоор шалгарсан нь багийн хамтын ажиллагаа тамирчны ур чадвар өндөр байгааг харуулж байна. Бага насны хөвгүүдийн баг амжилттай оролцож нийт тоглогчоос шилдэг 17 багийн нэгээр шалгарсан ирээдүйн нөөц тамирчид бэлтгэгдэж байгааг илтгэж байна. Цаашид секцийн үйл ажиллагааг улам сайжруулж, сурагчдын оролцоо, амжилтыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллах болно. Далбак альтернативын мөргүүд алаг сайхан нүдэнтэй баярын олимстай зогсон та бидний хрик алдавит дэмсний алал хэмтхэн одоогүй та бидний хрик алдавит дэмсний алал хэмтхэн Энгистэ наран мандулсан эцэргийн эзэлмэн Одон авин хүүгүүдийн Одон болж гэлцаагаар Та бидний хрик алдавит Дэмсний алал хэмтхэн одоогүй Та бидний хрик алдавит Дэмсний алал хэмтхэн одоогүй Ятхын хүснэр чигүүрсэн Ярвалтрын шухамэн Чамайг түрүүлсэн ардынхаа Нандин сэтгэд мөнхрөөрэн Та бидний хрик алдавит Дэмсний алал хэмтхэн одоогүй Та бидний хрик алдавит Дэмсний алал хэмтхэн одоогүй Та бидний хрик алдавит Дэмсний алал
хямдхан одоогүй та бидний итгэлийг алдаагүй дамжсны ялал хямдхан одоогүй далбаг алтар нэтэгэн мөрхөд алаг сайхан нүдэнтэй баярын олимстай зогсон та бидний итгэлийг алдаагүй дамжсны ялал хямдхан одоогүй та бидний итгэлийг алдаагүй дамжсны ялал хямдхан одоогүй тэнгистэй наран мандуулсан эцэргийн эзэлмэн олон авийн хүүгүүдийн одон болж гэлцаагаар та бидний итгэлийг Манай 32 дугаар сургуулийн хөгжмөлийн зэх дугуйл дээр хүрэлцээрээд байна. Багш тасгалжуулагч спортын мастер Баяр Мянагаас яриа гацгаая. Өчлөр агш түрээ яриа авч болох уу? Сайн байна та. Сайн байна уу? За та дугуйлын зэх цагт талаар мэдээлэл бидэнд хүргэнэ үү? За манай дугуйлын зэгт нэгдүгээр хоёр дахь бүтээсэн гэдэг нэг анги байгаа. Дөрөв дэх бүтээсэн өдргээд бас нэг анги байгаа. Тэр нь болохоор минигийн бага насны анги байж байгаа. Тий. Багшаа та гаргасан амжилтуудаа нэг дуудлаад үзвэл. За манайх маасыг зөвхөд 3 жилийн хугацаанд дүүрэг нийслэл улс хөдөлгөөний авраг, хотын авраг бүгдээс нь амжилт гаргасан байгаа. 4 алтан медаль, 12 хөлбөр медаль, 15 хөнгөн медаль гаргасан амжилттай байна. За багшаа цаашаа төлөвлөж байгаа ямар ажил байгаа вэ? За бид нар энэ жил төв амрах зохион байгуулагдах U14 насны улсын аварт оролцсон. Багнуур зохион байгуулагдах U13 насны улсын аварт оролцсон. Олон улсын хэмжээний матер хаяаны багш нэрмжид минигийн тэмцээнд манай эрэгтэй 12 нас, эмэгтэй 12, эрэгтэй 10, эмэгтэй 10 нас, эрэгтэй 8 нас оролцож төлөвлөгөөтэй байна. За тэгээд бидний энэ тэмцээн уралдаанд ороход байнга дэмждэг сургуулийн удирдлагууд болон эцэг их та бүхэндээ маш их баярлалаа. Бид нар уламсаа хичээг боллоо. Спортын зэх дугуйлан дээр цагс зав гаргаж биднэртэй ярилцсан гэсэн багштай баярлалаа. Цааш дахин ажил намжуулъя. Баярлалаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн биеийн тамирын тэргүүний ажилтан заахарах зэрэгтэй волейболын спортын мастер Ширээний теннисийн 1-р зэрэгтэй биеийн тамирын багш Оюунбаатрын баяр магнаа. Манай секс дугуйлан 7 хоног бүрийн даваа, мягмар, ням гарагт 6-аас 9-р ангийн сурагчид пүрэв, ням гарагт 2-оос 5-р ангийн нийт 100 гаруй сурагчид хамрагдж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд дараах амжилтуудыг гаргасан байна. Стар клубын нэрэмжит U13 наснд эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль, шилдэг тоглогчоор 7 Г ангийн сурагч бэлэг төгс. Улаанбаатар кап тэмцээнд дунд насны эмэгтэй ангилалд хүрэл медаль, шилдэг хамгаалагчаар 9 В ангийн сурагч Амин Заяа. Улаанбаатар кап тэмцээнд дунд насны эрэгтэй ангилалд 4-р байранд шалгарч нийслэлийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид оролцож шилдэг 16-д шалгарч үлдсэн. Мөрөөдлөө асаагч клубын нэрэмжит нээлттэй U12 насны тэмцээнд
хүрэл медаль. Монголын волейболын холбоо голом томтны санаачлагаар зохион байгуулагдсан Social Pay Junior тэмцээнд 13 насны эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль, октийн баг тамирчид хүрэл медаль тус хүртсэн билээ. Аврах сургуулийн нэрэмжит улсын аврах сорилго U13 насны тэмцээнд эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль, шилдэг холбогчоор 7-гийн гэнгийн сурагч төгөлдөр, олон улсын хэмжээний мастер булган багшийн нэрэмжит улсын аврах шалгаруулах сорилго тэмцээнд U10 насны эмэгтэй баг тамирчид 32 багаас шилдэг 6 багт үлдэж, мөн эрэгтэй баг тамирчид 64 багаас шилдэг 8 багт шалгаран үлдлээ. Дараачийн бидний зорьсон тэмцээн уралдаан олон улсын хэмжээний мастер Хаян Хярваа нэрэмжит улсын аврах шалгаруулах тэмцээн юм а. Үүнд 21 аймаг, 360 сум, 9 дүүрэг болон клубүүд бүгд оролцох тэмцээн. Үүнд манай сургуулиас U12 насны эрэгтэй эмэгтэй баг тамирчид, U11 насны эрэгтэй эмэгтэй баг, U10 насны эрэгтэй эмэгтэй баг, U8 насны эрэгтэй баг тамирчид оролцох эрхээ авсан билээ. 2026 оны 23-наас 29-ний өдрүүдэд Багнуур дүүрэгт зохиох U13 насны тэмцээнд эрэгтэй эмэгтэй баг тамирчид оролцох болно. Мөн 2026 оны 6-р сарын 29-ноос 7-р сарын 5-ны өдрүүдэд зохиогдох Төв аймагт зохион байгуулагдах U14 насны тэмцээнд эрэгтэй баг тамирчид бэлтгэл сургуультаа ханган ажиллаж байна. Бидний дэмжин ажилдаг сургуулийн захиргаа болон асран хамгаалагч эцэг их та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.
32 дугаар сургуулийн сурагчид лавс руу агсны гэр бүлийнхний зөвшөөрлөлтөөр тамгаггүй төр жүжигийг 6 сарын хугацаанд бэлтгэн тайзнаа тавьсан байна. Энэ нь сурагчид чөлөө цагаа өөр бүтээлтэй өнгөрөөх, цахим хэрэглээгээ багасгаж, утга зохиолыг илүү гүнзгийрүүлэн судалж эхлэхэд төсөөж басныг жүжигийн найруулагч онцоллоо. Хүүхдүүдийг зохиолын амтанд оруулах, унших сэдлийн төрүүлэх, монгол хэлний үгийн маш гайхамшигтай баялагийг тамгаггүй төр жүжигээс харж болно. Яг бүтээл гэсэн талаас нь хүүхдэд илүү их ойлгох гэсэн талаас нь харж энэ зохиолыг сонгож авсан. Мэдээж зохиол маш том зохиол, 10 жилийн хүүхдүүд бол тамгаггүй төр жүжиг дээр ажиллана гэдэг бол маш том хувь тохиол гэж би боддог. Ажилласан хүүхдүүдээс бол маш их өөрчлөлтүүд гарч байгаа. Яг нөгөө зарим жоохон насан туршидтын эсгүүд баавгийн лав сургаан тамгаггүй төр жүжигэн дээр байж байгаа. Тэрийн дандаа дуулалт хэлбэрээр орлуулж тавьж өгсөн юм байдаг. Дараамын дугууланг маань ерөнхийдөө 9 сарын 1-ээс эхэлж хичээлж эхэлсэн. Тэр болтол мэдээж жижиг зохиолууд дээр ажиллаж байгаад тэгээд баавгийн лав сургаан тамгаггүй төр жүжигийг бид нар амлан авч ажилласан. Энэ хүүхдэд бол яг ойлгох нийгэм улс төрийн мэдлэг те Монгол яс уламжлал гэд зохиолын задаргаа, дүрийн задаргаа, ширээний ууншлаг гэд бүх юмыг аль болох ингээд баг багаар ахиулж явсан. Одоо тоглосон хүүхдүүд маань жишээ нь өөрсдөө манай сургууль өөрөө номын клубтэй те унших сэдэл, бусдаа ярих, зорилгоо тодорхойлох, ганцхан жүжигчин болох зорилготой хүмүүс энд бас байхгүй. Өөр мэргэжлийг сонгож байгаа жүжигчин болъё гэж бодож байгаа ч хүүхдүүд бас гарч ирж байгаа юм. Баавгийн лав сургаан гэргийгээс бид нар албан ёсоор нээлттэй хүүхдийн ордонд хийсэн нээлтэн дээрээ зөвшөөрлийг авсан. Сангаас нь зөвшөөрөл авсан. Ерөнхийдөө энд явж байгаа аяыг манай хөгжмийн зохиолч багштай соёлын тэргүүний ажилтан Батсингэл гээд багш тавьсан. Дууг нь манай дуу хөгжмийн багш Ууган Бат багш дуугийн үгийг бичсэн. Тавилтууд нь ч гэсэндээ ер нь аль болох дандаа шин содноор хийх гэж хичээсэн. Нэг тавилт давхцааг байх. Юугийн ч өөрчлөөгүй одоо над жижиг амтаа өөрчлөх боломж байхгүй тийм агуу уран бүтээлийг авч ажилуулж хүүхдүүдтэй энэ нэг жижигхэн хэсгийг мэдрүүлж ганцхан тоглож байгаа хүүхдүүд хөгжихгүй үзэж байгаа хүүхдүүд ч хөгжин ерөн жүжиг сонгодог бүтээлүүдийг үзэж авах хэрэгтэй хүүхэд уншиж авах хэрэгтэй тэгжээж тархин сэргэн одоо сүүлийн үе сошиал ертөнд цэвэрхийг хавтгаарцсан байгаа аль болох тэрийг зөв зохистой хэрэглэхтэй болвол хэрэглэхгүй байх унших дадал суулгах зохиол тийм амт шимж ингэж одоо нэг бүр шазуураа зууж ингэж ажиллах тэр хүсэл тэмүүллийг нь олгож өгөх гэж л хичээж ажилласан да. Энэ дүр тоглосоор миний хүүгийн зан чанар их өөрчлөгдсөн. Жохон хөндөй дүндий жохон тиймэрхүү бие барьсан хүүхэд байсан. Жохон тийм ганцаардмал байсан боловч энэ дүрд ор тоглосоор миний хүү олон найз нөхдөд хүнийг хайрлах, хүнийг хүндлэх энэрэнгүй ёс төр зөв бурууг ялгадаг айгүй сайн дүр. Миний хүү бол энд орсноор миний зээ хүлдэ. Энэ дүрд орсноор илүү олон өөрчлөлттэй гал илүү сайн болсон. Өглөө нь хичээлдээ явд, өдөр нь жүжигхэн бэлтгэлдээ явдаг. Оройн даалгавар хийгээд дунддаг. Байнгын ингээ утас суудаг байсан тэрийгэ болсон. Хамгийн анх уг нь бол би энэ жүжигийн трайаут руу орж эхлэнгүүтээ зүгээр найзуудтайгаа л байна гэж бодоод хийцгүрхгээ хүрээд ирсэн чинь захирал чалгуулад гинт чи хаан бол гээд тэгээ сүултээ явж авсаар хагаад энэ дүрээ илүү барьж ургуулахар болоод тэгээд нараагшийн доор би тайзан дээр өөрийгөө дүрийг яаж илэрхийлэх өөрийнхөө тайзан дээр өөрийгөө яаж илэрхийлэх багаар яаж ажиллах гэх мэт маш олон ур чадрыг их сурч авсан. Ер нь бол ингээд би болохоор өмнөх тэр тоглогдчихсэн тамгаггүй төрийн хамгийн анхны хувилбарыг болон тэгээд 22 онд Хэрэг Баатрын тавьсан хувилбаруудын эсүүдийг нь ер нь бас судалж үзсэн. Тэгээд би өөрийгөө хэр сайн гаргаж чадах бол гэдгээ ер нь бол бодож үзэж байгаад тэгээд ер нь өөрийнхөө чадах хэмжээндээ одоо эерэг гэдэг энэ хорон санаатай төвшмөлийг ер нь бол гаргаж ер нь бол хүмүүст үзүүлсэн. Ер нь тэгээд энэ эерэг гэдэг дүр нь болохоор ер нь л төрс хамарсан одоо ингээд өөрийн хувь ашиг сонирхлын төлөө одоо ингээд бусдыг одоо ингээд ер нь хорлож байгаа ер нь бол муухай дүр байхгүй. Тэгээд би энэ дүрийг яг яаж гаргаж чадах бол гэдгээ ер нь бол
эхлэндээ бол би ингээд амар гаргаж чадахгүй байх гэж ер нь нэлийг хайж исэн. Тэгээд сүүлд нь болохоор тэгээд ер нь өөртөө ихтэй болол гаргаж чадсан да. Тамгуу төр жүжигийн одоо бөөгийн дүр дээр ажилласан. Тэгээд аль нөгөө нэг дэлхийд гарсан жүжигийнхэн жоохон ч гэсэн хувьд нь хүрхгээл өөрийгөө үнэхээр ихтэй ажиж дүрийн Google-ээс, YouTube-ээс үнэхээр сайн хайж үзсэн. Тийм. Одоо тэгээд жүжигт орсноороо би ингээд писитгэ болоод ном уншдаг болсон. Тэгээд дандаа ингээд түүхээ судлах илүү сонирхолтой болсон. Өмнө түүхээ ингээд судлахгүй хаяал хөсөр хайчдаг байсан. Угаасаа Монголын түүх сонирн биш гэж хайчдаг байсан бол одоо үнэхээр түүхээ бүр амар сайн үзэж байгаа. Түүхтэй үнэхээр сонирхолтой. Тэгээ тамгуу төр жүжигээ хаа явсан газараа ингээл одоо би ингэж бэлдүүл яах бол ингэх бол гээл байнгын тамгуу төр жүжигтэй ингээд тоглохыг бол үнэхээр хүсэж байгаа. Тамгуу төр жүжигийн ихсийн дүр тоглож байгаа. Ихсийн дүр гэдэг нь болохоор одоо нөгөө нэг хоёр хатан хүүхдэд сольдог хэсгээр гардаг хэсгийн дүр байгаа. Энэ дүр дээр ажиллахын тулд одоо энэ хэсэг миний хэсэг болохоор жоохон хэсгээр үг хэлдэг ч гэсэндээ яг тэр хэсгийн үгийг хэлхийн тулд одоо ингээд жүжигээ бүр нэвцэн уншиж тийм ээ одоо ингээд яг бүх дүрүүдийнхээ үгийг тээжлэн тэгээд ойлгох нь хоёр хатантайгаа ойлгож ярилцдаг ийм дүр байгаа. Тамгуу төр жүжигт орсноор зохиол буюу хэл бичиг зохиолыг задлан шинжлэх ажил дээр би маш сайн болсон. Уран зохиолын хичээл дээр миний дүн бол нэлээ ихсэн. Тэгээд монгол хэл дээр бас айгу одоо ингээд нэг зүйлийг нөгөөгөр нь ойлгож тийм ээ одоо ингээд нэг үгийг ойлгохгүй болвол нөгөө үгээр нь судалж ойлгох тийм одоо ийм арга зүй сурсан гэх юм уу?